Эртний үрдийн цаг чим гинэ. Нэг охин 3 хүүтэй эмгэн байж гин. Эхэн хөвгүүд охиноо ажилд сургаж хэдүүлээ эвтэй, найртай, сайн сайхан амьдран суудаг байжээ. Хөвгүүд нь бол хүдэр бор, хүчирхэг зоригтой. Охин нь бол их гоо үзэсгэлэн байж гин. Ах дүүсээрээ нэг нэгэндээ хайртай, нэг нэгнийхээ үгэнд ордог, ганц ээжийн халамжлан хайрлана. Хамаг ажлаа зөвлөн ярьж, эвлэн хийж, олон түмэндээ магтагдан гайхагддаг байж гинэ. 3 ах нь ан гөрөө хийж, ав шуу эргүүлж, хаанал явна тэр газраасаа харсан үтсэн анган агнаж ирдэг юм байж гинэ. Гэтэл нэг өдөр том ах нь ээж дүү хоёртой хандаж заавдгуруу алс газар ол золж ан хийхээр явъя та. Алийн бүр инхэн тэрхэн хооронд явж хоньны бэлчээрээс хэтрэхгүй байх үлээ. Ээжийн бие дээр хүнтэй танилц, аавын бие дээр газар үз гэдэг үйтэй. Аав минь нэгэнд үгүй болсон хойно би ил аавыган орлож та бүгдийг нь тэжээн тэтгэх цаг аяндан иржтэй гэхэд ээж нь иш хүүхдүүд минь нутаг орондоо байж аж төрөх үнэхээр сайхан шүү дээ. Алс газар явж болно. Тэгтээ хүний нутаг, гүнийн газар битгий их хол яваарэ гэж загчээ. Ингээд 3 хүн ээж дүү хоёртон ясыг гүйцэтгээд салан одожээ. Ээж нь охинтойгоо хэд хоноод байтал нэгэн өдөр 12 толгойтой атгаачин хар мангас гинт ширэн салхи хүлээлгээд л мөндөр бороо оруулаад аянга цахилгаан буулган ирээд л охиныг аваад явчихж гин. Ээж нь ууга шүү тавьж, уйлан хайлан сууж, өдөр хоногийг өнжин өнгөрүүлж, 3 хүүгийн ирээсэ гэж сангалцсан байтал нэг өдөр 3 хүн хурц иржээ. Ээж нь дуу халаг алдаж, ачид хүүгүүдэн тэрэн хайрт өрсөд минь ээ. Ганц дүүгээ чинь хорд мангас аваад яваад өчлөө. Гэтэл том ах нь ээж минь бид гар дүүрэн бэлэгтэй ганцг дүүрэн олцтой ирлээ гэж хэлээд ач тонгор ээжийн аргадан тал талаас нь дэмнэж түшин учирлан хэлж уятгар зовлонгоосон тайтгарч үзгэж гуйж гинэ. Ээж нь хүүгүүдэн харж тэдний зоригтойг ажиж байгаад за хүүгүүд минь та нар эцгийг нь дүүрээсэн эртэй, бяртай, зоригтой, золбойтой хэрэг юу илээ. Сайн юм цаад гардаг гэж одоо нэгэн дүүгийн алдснаас хойш ухаан сэлж бодол боловсруулах нь дээр үсттэй гэхэд том ах нь энэ дэлхий дээр
Надад олдохгүй юм гэж өчөөхөн ч үгүй шүү. Хөдөлгөөр хөхцөө хэвсэн ч би олж чадна. Далайн ёроолоос хадаасны 5-ыг ч олж чадна шүү. Далан давхар цоорчны цаанаас ч ямар ч юмыг олж чадна. Гэлээ. Энэ үгийг сонсоод дунд дүүн. Би бол өндөрт нисчэва шуун жигүүртэн ч байтгаа. Үйлдэл тэнгэрээс орж байгаа борооны нэгэн туслыгч харан унаж чадна. Гэлээ. Тэгтэл энэ үгийг сонсоод баг дүүн. Миний гар юунд л хүрэн түүнийг барьж авч чаддгийм. Уулнаас өнгөрч яваа чулуу, үерт урсаж байгаа ширхэг шороогч унагалгүй бариад авч чадна гэжээ. Ээж нь 3 хүүгийнхээ үгийг сонсоод би ийм сайхан ачтай хүүгүүдийн ид шидийг дуулаад баярлаж байна. Сайн саадгардаг гэж ид шидийн гаргаж дүүгэн олохдоо арга учраа нь сайн бодож яваарай да гэж хэллээ. Ингээд байтал баг дүүн. Аливаа юмд учир гэж би бас хугацаач гэж би. Ямар боловч яарах хэрэгтэй шүү гэхэд хоёр ахын зөвшөөрч ах дүү 3 дүүгээ ирж болохоор болж ээжтэйгийн салах ёс гүйцэтгээд яваад өгчээ. Хэсэг явж байгаад том ах нь Мангас хааныг ирж олсон гинэ. Дунд ах нь за би үзүүртийн модноос доогуур үйлдэл тэнгэрээс дээхнөр үйлэн цууд салхин саатан байгаа тэр мангасыг чинь харваатгая гэлээ. Дэгтэл баг дүүн. Заах нар минь би таныг л алдалгүй хавж ондгийн бол дүүнээс алдахгүй барьж авч чадна шүү гэж гинэ. Ингээд том ахынхан заасан газар руу дунд дүүн харваад өрхтөл мангас доош унахад баг дүүн шүүрэн авч гинэ. Баригдсан мангасын өөрт охин дүүн ухаан жолоогүй муужран байхыг ах дүү 3 инхрийлэн аваад гэртээ иржээ. Ээж нь 3 хүүнийг тэрэн авч хайрт өхнөө илгэндээ нааж хідүүлэн амар минд уулзсандан баяр хөөр болон амтд сайхан цайгаан чанж шинтэй сайхан хоолоо идэж урдын адил жаргалтай сайхан амьдарч байж гинэ. Тэгтэл хол ойрын хүмүүс хортон мангасыг дарсан. Ачид сайн 3 хүүнийг шагшин магтаж шан хишиг хүртэх болж гинэ. Энгийн чухам хэндэн шагнал өх тухай маргаан гарчтэй. Ахын шагнах гэхэд дунд дүүн. Би л харваагүй бол мангасыг дарж чадахгүй шүү дээ гэж гин. Тэгэхэр нь том ах нь анх мангасыг олоогүй бол чи юугаан харах вүдээ гэж гин. Тэгээд баг дүүн. Хоёр ахын хэлдэг
аль альнийхэн зөвлөдөө. Гэхдээ газар унахт нь би барьж аваагүй бол дүү маань мангастай цуг үгүй болох ёстой байсан шүү дээ. Гэж гин. Тэгэхээр нь дунд ах нь чиний хөлдөг зөвлөдөө. Гэхдээ би харуулж газар ирүүлээгүй бол чи юугаан барьж авах юм бэ? Гэж гинэ.